Бараг эхлэх гэж байна. Хурдлаарай. Энэ хоёрыг чанаас ирэв. Миний онлайнаар танилцсан номлогчтой номлогчтой. Өөр тосгонд номлож байхын сонссон. Нэлээд босгон байгуулдаг юм билээ. Өнөөдөр анхааралтай сонссон нь дээш. Анх Бурхны бүтээсэн хүмүүс нүгэлгүй байсан. Сатан дуруу татагдсныхаа дараа Бурхнаас холдож эхэлсэн. Сатан тэднийг завхруулж, тэд аажмаар нүгэлд амьдрах болж Сатаны боолгод болсон. Тэднийг Сатаны иргэшээлээс аврахын тулд Бурхан тэднийг Египтээс хөтлөн гаргасныхаа дараа тэдэнд хууль гаргасан. Жишээ нь чи миний өмнө өөр бурхадтай байж болохгүй. Чи өөртөө зориулан ямар нэгэн сийлсэн дүрс бүүхий. Амралтын өдрийг санаж ариун байлга. Эцэг эхийгээ хүндэл. Чи хүн бүү ал, чи бүү завхаар, хулгай бүүхий. Чи хөршийнхөө эсрэг хуурамч гэрчлэл бүүхий. Хөршөө бүү дарал, бүү дээрэмд хөлслөгдсөн хүний Амен. цалин өглөө болтол бүхэл шүнжэнгөө чамд хадгалагдах ёсгүй гэх мэт. Эзэн талархъя. Энэ хууль хүмүүс юу хийж болохгүйг тодорхой хэлж, ямар замыг дагах ёстой, ямар дүрм журмыг мөрдөх ёстойг анхааруулж, юу зөв, буруу болохыг заасан. Эдгээр хуулийг гаргаснаар Бурхан бас юу нүгэл болох, ямар үйлдэл нүгэлтэй болохыг хүмүүст ойлгомжтой болгож, энэ хуулийг хэмжүүрийн стандарт болгосноор хүмүүсийн зан авир боломжит дээд хэмжээгээр хязгаарлагдаж зохицуулагдсан. Хүмүүс урдийнхшгээ соёл иргэншилгүй, мэдлэггүй байхаа болж, хуулийг сахин мөрдөж, Бурхныг Йеховагийн нэрээр дуудаж, Йеховаг шүтэн мөргөж, амралтын өдрийг мөрдөж эхэлсэн. Хуулийг зөрчөөд сахин мөрдөөгүй хүмүүс зохих ёсоор шийтгэгдэж байсан. Тийм юм басан байна. Бурхан бас хүмүүсийн өдөр тутмын амьдралд хоол, хүнс, хувцс, хунар, орон байр, тээврийн хэрэгсэлтэй холбоотой хууль гаргасан. Жишээлбэл амьтдын дотроос салаа туурайтан буюу ац туурайтан мөн сэвсээ хөвдөг амьтдыг эдэж болно. Бас усан үзмийн талбайнхаа хаягдлыг битгий төв. Усан үзмийн талбайнхаа усан үзэн болгон нэгч битгий төв. Тэрийг та нар ядуус болон харийн хүмүүст үлдээ. Би бол та нарын Йехова, та нарын Бурхан. Амен. Толгоонхоо үсийг битгий захал. Сахлынхаа үзүүрийг чи битгий сэвтүүл. Яста дэлгэрэнгүй юм аа. Харин тийм. Ийм хууль 600 гаруй гэж бодож байна. Маш олон юм аа. Хүмүүс үнэхээр мэдлэггүй гэжээ. Бурхан энэ хуулийг гаргаагүй бол хамгийн энгийн ийм дүрм журмыг ч ойлгохгүй байх байж. Тийм шүү. Бурхны хуулийн хим хэмжээ байгаа болохоор хүмүүсийн өдөр тутмын амьдралд эмх замраагүй байхаа болж харин ч тодорхой зорилготой, тодорхой цар хүрээтэй болсон. Тийм. Бурхны тогтоосон хуулийн дор амьдрах зураа хүмүүс хавьгүй илүү томоотой болж бүх хүн төрлөختний өдөр тутмын амьдрал дэг журамтай болсон юм. Тийм ээ. Амен. Эдгээр хуулийг гаргасан нь хүмүүст нийгмийн ёс суртахууны тодорхой шалгуурыг өгч яаж амьдрахыг заасан юм. Энэ хүн төрлөختөн сатаны хүснээрээ уруу татаж завхруулж боолчилдог. Сатаныг эсэргүүцэх ямар ч чадваргүй хүмүүс байхаа болсон. Харин ч итвэх санаачлагтайгаар Бурхны хуулийг мөрдөж, Йехова Бурхныг шүтэн мөргөж чаддаг. Йеховагийн заасан арга барилын дагуу хуулийн дор амьдарч чаддаг хүн төрлөختөн байсан юм. Энэ бол хүн дээр хийсэн Бурхны ажлын эхний үе шат буюу хуулийн 90 үеийн ажил байсан юм. Мэдлээ. Энэ чинь хуулийн 90 үеийн ажил. Хуулийн 90 үеийн ажлаа ерөөсөө сонсож байгаагүй юм байна. Би энийг өмнө нь сонсож байсан. Би бичээд байдаг шүү дээ. Хуулийн 90 үеийн ажил хүмүүсийн зан авирыг зохицуулж, өдөр тутмын амьдралын дэг журамтай болгосон ч хүмүүс нүглээс ангижраагүй хэвээр байсан. Тиймээс хүмүүс нүгэл дуг чанартай хөтлөгдөн байнга хуулийг зөрчиж, хуулиар байнга яллагдаж, Бурхны хуулиар цаазлуулах байнгын аюултай нөхцөлд амьдарч, хүн төрлөختөн сүйрэх эрсдэлтэй нүүр тулсан. Энэ хүн төрлөختөн дэг журамтай байдлаар хуулийн дор үргэлжлүүлэн амьдарч чадахгүй байхаар зогсохгүй.
Сатаанд дахин баригдаж бүрэн боолчлогдох бодит байдалтай ч нүүр тулсан. Тиймээс хүн төрлөختний хэрэгцээнд үндэслэн Бурхан хүмүүсийг нүглээс авран нүглийн хүлээсээс бүрэн ангижирч цаашид Сатаанд боолчлогдох эрсдэлтэй тулгарахгүй байх боломж олгохоор шийдсэн. Тиймээс Бурхан анх удаа өөрийгөө махбодоор хувцаслан хүн төрлөختний дунд ирж энэ бие махбодын хэлбрээр хүн төрлөختний оронд цовдлогдож хүний нүглийн тахил болоод загалмайнаас буюу нүглээс хүн төрлөختнийг аварсан. Тэр цагаас хойш Бурхан бие махбод болж хүний төлөөх нүглийн тахил болсноос үүдэн хүмүүс золин аврагдаж, нүгэл нь уучлагдаж, Бурханы өмнө шууд очих эрхтэй болж, Сатаанд буруутгагдаж, боолчлогдохоо болсон юм. Тэр үеэс хойш хүн төрлөختөн Бурханы хуулиас чөлөөлөгдөж, тэр хуулиудаар цаазлуулах эрсдэлтэй нүүр тулхаа болсон. Харин ч хүмүүс эзэн Есүсийн цусаар золин авруулж нүгэл нь уучлагдсны дараа элбэг дэлбэг нэгүүлслийг бас эдэлжээ. Энэ нь хуулийн 90 үеийн дараа Бурханы хийсэн ажлын 2 дахь үе шат буюу нэгүүлслийн 90 үеийн ажил байлаа. Аагаха, тэгвэл эзэн Есүс нэгүүлслийн 90 үеийн ажлыг хийж байжээ. Тийм байна. Нэгүслийн 90 үед Бурхан эгэл хүний хүүгийн дүрээр хүн төрлөختний дунд ирж ажилласан. Харин хүмүүс хуулийн 90 үед мэдрээгүй элбэг дэлбэг нэгүслийг Бурханаас эдэлсэн юм. Жишээ нь Бурхан 5,000 хүнийг 572 засаар хооллосон. Тийм ээ. Өгсөн хүмүүсийг амьлуулсан. Саацсан үнийг алхахад тусалж тэр уйман өвчтэй хүнийг эдгээсэн. Тийм ээ. Сохор хүнд хараа оруулж хэлгүй хүнийг ярихад тусалсан. Амен. Олон хүний өвчнийг эдгээсэн. Тийм ээ. Тийм ээ. Тэр 90 үед хүмүүс урд өмнө нь мэдэрч байгаагүй ерөөл, нэгүүлсэл, хамгаалалтыг Бурханаас эдэлж эзэн Иесусийн цуснаас үүдэн нүгэлд хүлэгдэж нүглээсээ болоод буруутгагдхаа болсон. Харин ч Бурханы золин авралын улмаас хүмүүс Бурханы өмнө очиж Бурхантай нүүр тулан уулзаж Бурханд залбирж Бурханыг дуудах эрхтэй болж өөрсдийнх нь өмнөөс дундын зуучаар ажиллах өөр хүн хэрэггүй болсон. Бурхан хүн хоёрын харилцаа нэг алхам ойртож Бурхантай ойр дотн байхад нь хүний нүгэл саад болохоо болсон. Эзэн Иесусийн цусны үүслээр хүмүүс Бурханы өмнө очих бүрэн эрхтэй болж харилцаа нь нэг алхам сайжирсан. Амен. Эзэн бидний маш их хайрладаг. Эзний хайр үнэхээр их юм. Тийм шүү. Бид үнэхээр их өрөвдөж Эзэн талархай. Эзэн Есүс хүний төлөөх нүглийн тахил болон цовдлогдож тэгснээрээ хүнийг золин аварсан ч хүн нүгэлт уг чанараасаа ангижраагүй. Хүмүүс нүглийн хүлээсэн дотор амьдарсаар Бурханыг эсэргүүцэж Бурханы эсрэг тэрсэлж чаддаг хэвээр байлаа. Тиймээс хэдий Бурханы асар их нэгүүлслийг эдэлж нүгэл нь уучлагдсан ч хүмүүс яаж Бурханаас имэж нүглээс зайлахаа мэдэхгүй, Бурханы замыг яаж дагахаа мэдэхгүй хэвээр байсан. Тэд хичнээн сүсэгтэй, төвчээртэй, хайр инэрлэлтэй харагдаж байсан ч Бурханы эсэргүүцдэг үндэс мөн чанар нь бүрэн бүтэн хэвээр үлдэж нүглээс ангижрах замгүй, чадваргүй байсан. Тэд дагах замгүйгээр зүгээр л өдөр нь нүгэл үлдэж, шөнө нь нүглээ улаах хорон муу мөчлөгт амьдарсан. үнэхээр тийм л байсан. Үүнээс ч долоон дорно нүгэл гэж юу болох, Бурханыг эсэргүүцэж тэрслэх гэж юу болохыг сайн мэдэж байсан хэрнэ. Тэд эдгээрийг хийсээр нүгэлд амьдарч үгээр хилэмгүй гаслан завлан амссаар байсан. Энэ бүх асуудлын үндэс нь хүмүүсийн нүгэлт уг чанар. Өөрөөр хэлбэл энэ нь хүмүүсийн завхарсан зан чанараас үүдэлтэй. Тэгвэл энэ нь хүний нүгэлт уг чанараас болдог байх нь. Тиймээс хүмүүсийн нүгэлт уг чанарыг шийдвэрлэхийн тулд завхарсан зан чанарын шийдвэрлэх шаардлагатай. Хүмүүсийн завхарсан зан чанарыг шийдвэрлэх хамгийн шулуун зам бол завхарсан зан чанарын цэвэрлэх. Хүмүүсийн завхарсан зан чанар бүгд цэвэрлэгдэж арилах үед нүгэлт уг чанар нь үндсээрээ шийдвэрлэгддэг. Энэ тайлбар нэлээд тодорхой. Тэгэхээр Мэдээж
Бурхныг эсэргүүцэж Бурхны эсрэг тэрслэх асуудалч бас шийдвэрлэгдэнэ. Энэ асуудал нь нэгүслийн эрен үед хүмүүст тулгарсан асуудал. Хүн төрлөختний шийдвэрлэх хэрэгтэй асуудал байсан. Хүн төрлөختний хэрэгцээнд үндэслэн нэгүслийн эрен үеийн дараа Бурхан дараагийн эрен үеийн ажлаа эхлүүлсэн. Дараагийн эрен үе. Энэ эрен үеийн ажил хүний нүгэлт уг чанарыг шийдвэрлэж хүмүүсийн завхарсан зан чанарыг цэвэрлэх зорилготой учраас Бурхан ажлын дараагийн үе шатыг хийх нь хүн төрлөختөнд хэрэгтэй. Ажлын энэ үе шат нь хууль гаргах эсвэл хүмүүст элбэг дэлбэг нэгүүлсэл өгөх явдал биш. Энэ нь гисгэл шүүлтийн ажил. Гисгэлт шүүлтийн ажиллал хүний нүгэлт уг чанарыг арилгаж хүмүүсийн завхарсан зан чанарыг шийдвэрлэж мэдлэггүй байдлаасаа болоод хүмүүс сатааны уруу таталтад автсныхаа дараа сатаанд боолчлогддог асуудлыг үндсээр нь шийдвэрлэж чадна. Энэ ажил хүн төрлөختнийг бүрэн дүүрэн олж авч Бурхны 6000 жилийн удирдлагын төлөвлөгөөг дуусгаж чадна. Энэ эрен үеийн ажлыг хаанчлалын эрен үе гэдэг. Өмнө хизээ сонсож байгаагүй юм байна. Бурхны ажил ахин дэвшиж байна. Бидэнд нүглээс салах найдвар байгаа бололтой. Тийм ээ. Энэ эрен үе бол хуулийн эрен үе, нэгүслийн эрен үеийн дараах ажлын үе шат. Тиймээс хүн төрлөختөнд хэрэгтэй зүйл бол олон хууль элбэг дэлбэг нэгүсэл биш. Харин Бурханаас ирдэг янз бүрийн үнэн юм. Эдгээр үнэнд хүний завхарсан зан чанарын мөн чанарыг ил болгож мэдэх тухай үнэн. Хүмүүс Бурхныг яаж дуулууртай дагах тухай үнэн. Хүмүүс Бурхныг яаж шүтэн мөргөх тухай үнэн. Яаж зөв зохистой бүтээгдсэн зүйл болох тухай үнэн. Муугаас яаж зайлах тухай үнэн. Амьдралын зөв замаар яаж алхах тухай үнэн гэх мэт багтдаг. Уг нь мах бодоор илэрсэн гэдэг нь хүнийг завхарсан зан чанараас аврахын тулд хаанчлалын эрен үед Бурхны илэрхийлсэн бүх үнийг агуулсан ном юм. Бурхны үг элбэг дэлбэг үнэн бөгөөд хүний айн болж бүрэн чадна. Хүмүүсийг зөв зам руу заалж чиглүүлж чадна. Амен. Үнэхээр зөв ном юм аа. Энэ 1-р бат гэж байна. 2-р бат гэж байгаа юу? Байж л таарна. Хичнээн бот байдгийг бол 6 гэж бодож байна. Энэ номд Бурхан хүн төрлөختөнд хандан янз бүрийн аргаар ярьдаг. Заримдаа Бурхан ярихдаа хүний өнцгөөс ярьдаг. Заримдаа Бурханлаг өнцгөөс ярьдаг. Заримдаа Бурхан горовдогч хүний өнцгөөс ярьдаг. Бурханы үг нь ятгалаг, сануулга, анхааруулга, тайтгарууллын үгийг агуулдаг. Мэдээж бас зэмлэл, ил болголт, гисгэлт, шүүлт, ялалт гэх мэтийн үгч бий. Бурхан ямар байдлаар хүнтэй ярьсан нь хамаагүй. Өөрийнхөө арга замаар хүнийг үнэн зам амиар хангаж байгаа. Амен. Одоо Бурханы илэрхийлж байгаа энэ бүх үг эзэн Иесусийн хэлсэн эдгээр үгийг биелүүлдэг. Би бол зам, үнэн, амь юм. Надаар дамжилгүйгээр хинч эцэгт хүрэхгүй. Бас илчиллийн номын зөвгөнлийг биелүүлдэг. Цангасан нэгэн эрэг, хүссэн бүхэн амийн уснаас үнгүй аваг. Амен.